Нийслэлтийн өөдтэй өнгөтэй газар болгон дээр Мон урааны наранхуу Бадамж урандаа тэргүүтээ газрын аймагчид бүгдийг нь зарж борлуулдаг болоод удаж байна. Харин эдгээр нөхдүүдээс гадна мөнгө төгрөгтэй танилцалтай аль нэг намын эвслийн төрөвч болсон нөхдүүч хүүхдийн тоглоомын талбай цэцэрлэг түрээлэн болгон дээр чанартай чанаргүй барилга барих болсон. Харамсалтай нийслэлийн удирдлагууд гэдэг нөхдүүд нь энэ хууль бус үйлдэлийг зүгээр л хараад суудаг ажилтай болсон. Хамгийн тод жишээ гэхэд хүүхдийн паркийн газар. Хүүхдийн парк гэдэг байгууллагын цөөхөн хідэн тоглоомтойч хүн бүр амарч зугаалаад болоод байдаг байсан. Харин хүүхдийн паркийг Диснейленд болгоно гэж үлгэр ярьж 3-4 жилийн хугацаанд төмөр хашаагаар битүүлж Мон урааны наранхуу бод группийн луу бол Сөүл группийн болормоо МСС-ийн од жаргал нар гих Монголын толгой байчууд паркийн газрын 66% хувьдаа авч өөр ингэсэн барилгыг барьж эхлээд удаж байна. Хамгийн хачиргалтай гэмээр үйл явдал саяхан болж өнгөрсөн. Учир нь ардчилсан намын толгой улс төрч Батүл нийслэлийн засаг ноёны суудалд суусан даруйдаа нийслэл хотын 1300 га газарт хамгаалтанд авч барилга орон сууц барихыг хоригдсон. Харамсалтай нь энэ 1300 га газарт нь нөгөө хүүхдийн паркийн газар багтаагүй байна. Тэр яг манай газрын албаны одоо яг мэрэгжлийн нөхцөл судалгаа хийж байна. Тэгээ яг одоо эцсийн шийдэл гараагүй л байна. Тэгэхээр бид нар бол энэ асуудал дээр бол одоо ер нь бол нэг дөрвтойхон арга хэмжээнүүдийг бол авах бах. Эн чинь бол ингэхэн шүү дээ. Эхний ээлжинд бол 1300. Тэгээ дараагийн ингээд асуудлууд явах нь шүү дээ. Хүүхдийн паркийн газар гэдэг бол нийслэлийн өмч. Харин яагаад нийслэл нь өөрийн өмчөө хамгаалж чадахгүй байна вэ гэдэг асуудал энд гарч ирж байна. Хамгаалж чадахгүй байгаа нь учиртай. Учир нь хүүхдийн паркийн газар гартаа хадагсан Мон урааны наранхуу бодийн луу бол Сөүл группийн болормоо МСС од жаргал нар бүгд ардчилсан нам болон Монгол ардын намын санхүүгийн их усүр буюу төрөвчн болсон нөхдүүд. Тийм учраас л нам хүчнүүд паркийн газрыг эргүүлэн авч чадахгүй байгаа юм а. Нөгөөдөөгөр өмчөө хамгаалж байх ёстой өмчийн харилцааны газар газрын алба гэдэг байгууллагууд нь мэддэг зүйл гэж нэг ч алга хариуцсан дарга зэрэгч гэж алга байна. За нийслэл Улаанбаатар хотын шинэ дарга Батүлийн гаргасан шинэхэн захирамжуул Улаанбаатар хотод 1300 га талбайд барилга орон сууц бариулахгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Харамсалтай нь энэ шийдвэр дотор хүүхдийн паркийн газар ороагүй байгаамаа. Тэгэхээр яагаад хүүхдийн паркийн газар ороогүй вэ гэдэг асуудлаар нийслэлийн өмчийн харилцааны газар нийслэлийн газрын албан дээр ирж тодруулах авах гэсэн боловч нийслэлийн өмчийн харилцааны газар нь хоосон хүндий байсан дарга зэрэг гэж хүн амтан байхгүй байна. Нийслэлийн газрын албан өнөөдөр даргаа солилцож байгаа гэд бас бөөн бүжигнаатай иймэрхүү байдалтай л байна. Эндгээр газрууд дарга зэрэгээ сольж явах энэ хооронд хүүхдийн паркт барилга барьж байгаа од жаргал ерөнхийлөгчтэй МСС группийн Шангрила барилга мөн Мон урааны наранхуу бод группийн луу болтын бод групп зэрэг газруудын барилга баригдсан хэвээрэл байна. Яагаад Батүл дарга луу болтын бод группийн барилга Мон урааны наранхуугийн энэ барилгуудын үйл ажиллагааг зогсоож энэ паркийн газрыг суллах тал дээр ямар ч арга хэмжээ авахгүй байна. Намынхаа нөхдүүдийг яагаад хаацаалаад байна гэдэг асуудал бас энд давхар гарч ирж байна. Диснейленд болох гэж үе таалгыг нь барьсан хүүхдийн парк гэдэг байгууллага өнөөдөр мөнгө төгрөгтэй намын төрөвч болсон хэдэн нөхдийн буянгаар Диснейленд Хятадаас оруулж ирсэн хэдэн тоглоомоо авч үлдсэн жоохон газартаа шавардуулан хүүхдэд шуулсан газар болж хуурсан. Тиймээс хүүхдийн паркт тоглож өссөн болгон хуучин паркаас сэргээхийг хүсэж байна. Харин хотын унган хүү 40 мянгатын атман гэж өнгөрдөг Улбаатар унган хотынхон паркийн газрыг авч үлдэхийг хүсэж байна. Мөнгөөр бүгдийг болгодог гэж ойлгодог бүхэн ирээдүйн хойч рүүгээ эргээд нэг хараач гэдгийг дахин хэлмээр байна. МБ Сумья Узар.